Сайн байцгаана уу интернет дэх технологийн орхооднуудаа Tech Forum подкастын шинэ дугаарт тавтай морил iPhone 17 танилцуулагдлаа. Тэгэхээр Apple компани намрын уламжлалт бүтээгдэхүүн танилцуулга харах хэмжээгээ манай Улаанбаатарын цагаар 9 сарын 10-ны 1 цагт хийсэн байгаа. Тэгэхээр уламжлал ёсоор шинэ iPhone, шинэ ухаалаг цаг, за мөн шинэ чихвч танилцуулагдсан байгаа. Тэгэхээр Apple-ийн хувьд энэ жил бас бидэрт ямар шинэ бүтээгдэхүүнүүдийг танилцуул зах зээл дээр нэвтрүүлж байгаа вэ гэдэг талаар өнөөдөр ярилцах болно. За мөн өнгөрсөн 7 хоногийн хамгийн онцлог автомашины загвар юу байсан бэ гэдэг талаар Амка та бүхэнд мэдээлэл хүргэх бол OpenAI компани 300 тэрбум долларын гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ талаарх мэдээллийг бид хоёр хүргэхээс гадна Oracle компани үүсгэн байгуулагч Larry Ellison Elon Musk-ыг гүйцэж за хэсэг хугацаанд дэлхийн хамгийн чинэлэг эрхэм гэдэг нэрийг зүүгээд амжлаа. За хэсэг хугацааны дараа мэдээж хөрөнгийн зах зээлийн хөдөлгөөнөөс шалтгаалаад Elon Musk одоогийн байдлаар нэгдүгээр байранд бичигдэж байгаа. Гэхдээ энэ Larry Ellison гэдэг эрхэм ямар нөхөр байдаг вэ гэдэг талаарх товчхон мэдээлэл бид хоёр хүргэх боллоо. Ингээд Apple event-ээс эхэлцгээе. Тэгээ. Apple iPhone 17 танилцуулагдлаа. Тэгэхээр iPhone 17-гийн хувьд одоо яг ингээд нээлтийн бичлэгийг харангуйтал яг 16. Тэг яг 16. Ерөөсөө шинэ загварын хувьд бол шинэ юм байхгүй. Гэхдээ нэг хамгийн том орж ирж байгаа шинжилэл болохоор 120 Гц-ийн промошн дэлгэцтэй болж байгаа. Ингийн iPhone ч гэсэн хүнштэй гэдэг шиг яг Pro-гийн төвшөнд бол дэлгэцтэй болж чадлаа. Тэрнээс гадна уртлын камерны одоо нүүрний селфи камер буюу нүүрний камер тэр нүүрний камер дээр болохоор шинэ зүйл орж иж байгаа. Надад бол энэ хамгийн их таалагдсан. Одоо MacBook Pro дээр байдаг шиг тий камера ингэж голлох тийм систем орж ирж байгаагаас гадна босоогоор ингээ vertical байдлаар утсаа ингээд босоо байдлаар ингээд селфи хийхсэн ч гэсэн тэрийг одоо ийм хэвтэйгэр horizontal буюу хэвтэй байдлаар болгож олдог тий. Тэр бол үнэхээр гоё таалагдлаа. Ягаад гэвэл зарим тохиолдолд ч гэсэн яг өөрийнхөө зургийг ийм хэвтэй байдлаар уртлынхаа камераар авах шаардлага гардаг шүү дээ. Тэгвэл тэрийг ингээд утсаа хэвтүүлэхгүйгээр шууд авах боломж. Хэвтэй барьчаар гар тасаж байгаа өгөөд шүү дээ. Тийм байла. Тэгээ мэдээж илүү сайн батарей. За илүү саяны ярьж байгаа шиг дэлгэц. За түүнээс гадна загварын хувьд бол ямар ч ялгаа байхгүй. Яг өмнөхдөг адилхан нөгөө камерны товчлоор камерны товчтой гэхдээ хэр их хүн ашиглаж байгаа гэдгийг мэдэхгүй байна. За мөн action button. Тэгээ action button-ыг бас хэр их хүн өдөр тутамдаа ашиглаж байгаа. Өмнөх яг нөгөө нэг дуу намсах silent товчлоор байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол тиймэрхүү байдлаар л ашиглаж байгаа. Тэгээд дизайны хувьд ямар ч өөрчлөлт гараагүй, илүү өнгөний сонголттой болсон. Гэхдээ шинэ чип A19 чипний хувьд яг Apple яг юу ивентийн хувьд яг MacBook-ийн AM чипүүдтэй адилхан түвшний чип гар утснууд орж ирлээ гэж зарласан. Энэ бол миний сонирхлыг бол татсан. Гэхдээ яг тийм үнэхээр тийм хүчин чадалтай чип байна уу гэдэг нь бас эргэлзээтэй л дуршиж үзэх л хэрэгтэй. Тэгээд iPhone 17-оос илүүтэйгээр надад хамгийн их туршиж үзэхийг хүсэж байгаа загвар бол мэдээж Pro байгаа. Introducing iPhone 17 Pro. Traveling through successive anodizing baths. Маш олон хүмүүс сошиал медиа дээр Pro-гийн улбар шар өнгөтэй хөлбрүүдийг бол харсан бах те. Энэ зураг бичлэгнүүд нь бол танилцуулагдсан өдрөөсөө хойш ерөөсөө л сошиал медиагаар тренд болж байна. Маш гоё өнгөтэй харагдчихлаа. Улбар шар өнгө нь бол надад таалагдсан. Чам таалагдсан. 3 өнгөний сонголттой Pro тий. Нэг хамгийн том чухал зүйл нь өөрчлөлт нь юу вэ гэхээр сүүлийн 2 жил ярьсан Pro утаснууд дээр байдаг титан материал нь бол буцаад хөнгөн цаг амлсан. Энэ маш сонирхолтой. Яагаад вэ гэхээр iPhone 15-ыг танилцуулж байхдаа маркетингийн хамгийн гол элемент нь сансрын технологид ашигладаг титан материалыг бид нэр iPhone дээр оруулж ирлээ гэдэг маркетинг хийсэн. 2 жилийн дараа буцаад ирэглээ. Хөнгөн цагаан материал руу шилжиж байна. За түүнээс гадна дизайны хувьд та бүхэн анзаарсан бол маш том өөрчлөлт орсон байгаа. За энэ камерны bump гэж ярьдаг, тий? Камерны bump нь ингэж илүү өргөн болоод за Google-ийн Pixel загвартай ер нь адилхан болж байна. За үүний шалтгааныг Apple өөрсдөө юу гэж тайлбарласан бэ гэхээр за ингээд зүгээр ингээд сонгогдсон зүйл шээ, тий? Энэ дотор ингээд чип байгаа. За энэ дотор ингээд нөгөө memory буюу санах хой хэсэгнүүдийг ингэж бид нар байрлуулж өгөх учраас ингээд архитектурын хувьд ийм өөрчлөлт орууллаа. Ингэж оруулснараа за доод хэсэгт нь илүү сайн батарейг бид нар ингэж суйрлуулах боломж бүрдэж өгсөн гэж ярьсан. Шинэ хөргөлтийн системийг бас оруулж ирсэн. Vapor chamber тий. Шинэ хөргөлтийн системийн тусламжтай за мөн iPhone-ны шинэ чип буюу A19
Pro chip-ний тусламжтайгаар 40% илүү одоо гүйцэтгэлтэй болж байгаа гэдгийг бол хэлсэн байгаа. Гэхдээ шинэ хөргөлтийн систем орж ирснээр мэдээж чипнүүд илүү нөгөө халахгүйгээр ажиллаж байгаа нөхцөлд бол мэдээж маш сайн ажиллаж байгаа тийм. Гэхдээ яг бид хэд Монголд орж ирэхээр нь туршилтын бичлэгнүүд хийн. Тэгээд тоглоом өдөр тоглож үзэхээр нь хэр сайн халж чинь гэдгийг нь яг iPhone 16 Pro өдөртэй харьцуулахаар нь мэдэгдэх байх тийм. Тэгээд дэлгэцсэн үед бас юу Ceramic Shield 2 орж ирсэн. Яг өнгөрсөн жил танилцуулгад л юм жаах. Тэгсэн. Тийм. Тэгээд яг юуны дэлгэцэн бас 2 дахин илүү бат бөх гэлөө. Энд дээр. Тий. Одоо тэнгуудлаа дээр артлын хэсэг дээр нь яг юм нэг юм харангуутл нэг юм карт юм шиг нэг юм хэсэгтэй болчихж байгаа. Тэр хэсэг нь ахаад буцаа шилэн болж байгаа. Тэгээд Ceramic Shield тэгээд өмнөхөөсөө 3-аас 4 дахин бат бөх болж чадсан гэж хэлсэн байгаа. Тэгээд Pro загварын хувьд бол мэдээж артл уртал нь хоёлаа ингээ шилэн болж байна. Тэгээд камерны хувьд 3 камер нь гуруула 48 мегапиксел болж байгаа. Одоо яг энэ харагдаж байгаа бичлэгнүүд дээр бол туршилтан дээр бол холын зайд явж байгаа. Одоо жишээ нь бичлэгнүүдийг ингээ зүүмлэхэд ч гэсэн тий одоо ультра wide камер нь ч гэсэн optical камерны ч гэсэн ингээ сайжирчаар маш сайн харагдчихлээ л дээ. Тэгээд 3 камераар нь ингээ зураг авахд яг 8 өөр төрлийн дурангаар мэргэжлийн камераар авч байгаа юм шиг тийм өнцгүүдтэй гэсэн юм дээр. За мөн USB 3 руу орж ирж байна. USB-C дээр тий. Тэгээд дүүнээс гадна 3 өнгөний сонголттой төрүүлсэнчлэн Deep Blue, Cosmic Orange, за мөн мөнгөлөг гэсэн 3 өнгөний сонголттойгоор iPhone 17 танилцуулагдлаа. Тэгээд эхлэх багтаамж нь 256-аас эхэлдэг болж байгаа юм л. Энэ бол маш том ч. Би надад бол энэ бол айгүй таалагдсан. 128. Тийм. Миний эргэн тойронд яг ийм default storage-ыг ашигладаг. За iPhone байна уу, за Samsung гэнэ тийм их хүмүүс зөндөө байгаа. Тэгээ ингээ ганц асуудал нь одоо хэсэг 1 жил ашигласны дараа дүүрж эхэлж байна. iPhone 16-тай хүмүүстэй 1 жил ашигласны дараа одоо яг дүүрж эхэлж байна. Тэгэхээр 256 болж байгаа гэдэг бол маш том. Тэр сонирхолтой. 128 ч амар их санагддаг гэж бод. Зүгээр 1 метр дүүрчтэй юм. Харин тий. Тэгээд хэмжээний хувьд Pro загвар дээр ямар нэг өөрчлөлт гараагүй. Өмнөхтэйгээ адилхан Pro хувилбарын хувьд 6.3 инч, за Super Retina XRD дэлгэцтэй, Pro Max-ийн хувьд 6.9 инчийн дэлгэцтэй. Тэгээд яг ашиглаж байгаа дэлгэцний хувьд бол хоёулаа адилхан. За жингийн хувьд бас нэг төдийлөн өөрчлөлт гарсангүй 206 г, Pro Max загвар нь 233 г гэдэг дэлгэцтэй. Тэгээд батарейны хувьд болохоор Pro-гийн хувьд бол хоёулаа яг адилхан 5088 мАh-ийн батарейтай. Pro Max нь 5088. Тэгээ Pro хувилбарын хувьд бол 4262 мАh-ийн батарейтай. Тийм хувилбарууд орж ирлээ. Тэгээ Pro хувилбарын хувьд бол мэдээж iPhone 12-оос хойш маш том дизайны өөрчлөлттэй гэдэг нь бол энэ жилийн хамгийн том ер нь зүйл нь онцлог зүйл нь л шүү дээ. Гэтэ яг бүр юугаар нэрх юм бол баг iPhone 7-оос хойш юм шүү. iPhone 7 дээр чинь яг ингээд хоёр талтай шилтэй. Тэгээд металл хүрээтэйсэн бол энэ жил бүр яг биенийх нь баг ихэнх нь металл хүрээтэй болсон. За, Pro хувилбарын тиймэрхүү байлаа. Тэгэхээр энэ удаагийн намрын хамгийн гол бүтээгдэхүүн болох Air-ийн талаар гол дүрнээ тий ялтчихв. iPhone 17 iPhone Air зүгээр Air. Introducing the newest member of the iPhone family. Yet so thin and light, it seems to disappear in your hands. Бараг дэлхийн хамгийн юу болж байгаа юм нэмгхэн гар утас 5.6 мм зузаантай. S25 ээж болохоор 575 билүү. Tecno Spark Slim болохоор 595, тэгэнгүүт Air 500-ны 5.6. Бараг дэлхийн хамгийн нэмгэн гар утас болж байгаа. Худалдаанд гарч байгаа. Окей. Үнэхээр гоё харагдчихсан. Яг ингээ харагдах талаас тий. Үнэхээр яг ингээ хүний агаарлыг татах тийм маш нэмгэн. Тэгээд мэдээж маш олон медиагийн хүмүүс очиж туршиж үзэж байгаа, YouTube-руу очиж туршиж үзэж байгаа. Нэг хэлжсэн зүйл нь болохоор үнэхээр ингээд команд хүртэл байхад мэдэгдэхэргүй утас гэж яригдчихэж байгаа. Өмнөх хамгийн нэмгэн утас iPhone 6 байсан. Тэгээ iPhone 6-аас хойшоо болж байгаа хамгийн Apple-ийн хувьд ч гэсэн хамгийн нэмгэн утас нь болж бүртгэгдэж байгаа. Тэгээ үзүүлэлтүүдийн талаар ярилцгаая. Мэдээж та бүхний хамгийн ихэнд анхаарал хандуулсан зүйл бол камер баг. За камерны хувьд бол нэг камертай гадналаас харахад нэг камертай мэт харагдаж байгаа боловч хоёрлсан камерны системийг
дөрвөн дурантай юм шиг байдлаар ингэж зураг авах боломжтой технологиг бүтээсэн буюу өөрсдөө энийг болохоор Fusion камерны систем гэж нэрлэж байгаа. Зарим үед Fusion Duo гэж яриадсан. За харин чипнийх нь хувьд бол iPhone-ы Pro-гийн чип орж ирж байгаа 19 Pro гэдэг чип орж иж байгаа шүү дээ. Тэгэхээр нимхэн утас тэгээд мэдээж хязгаарлагдмал одоо орон зай байгаа учраас жижиг батарей орж ирж байгаа. Тэгээ батарейных нь хувьд бол 27 цаг тасралтгүйгээр цэнгээ барьж байгаа буюу энгийн 17-оос ч гэсэн ер нь жоохон бага зэргийн 3300 орчим мАh байлуу ялаа. MagSafe тусгаалсан батарей гаргаж ирж байгаа тийм. Тийм яг одоо энэ ерөнхийдөө энэ нэг кейстэй ерөнхийдөө ойролцоо. Тэгээ арталт нь шуус хоронзоор нь алдчихдаг. Тэгээд өөрөө ингэ цэнэглэгдээ явчихдаг. Энтэй цуг ашигласан тохиолдолд 40 цаг хүртэл тасралтгүй цэнгээ барих боломжтой гэж хэлсэн байгаа. Өөрсдөө хэлсэн. Тэгэхдээ Apple хэлж байгаа. Шалгаж үзэх хэрэгтэй. Одоо нэг асуудалтай зүйлийн талаар ярь. Мэдээж утас маш нэмхэн болоод ирэхээр тэр утсан дээр орж ирж байгаа батарейны хэмжээ жижигэрнэ. Мөн орж ирж байгаа хөргөлтийн системийнх нь хэмжээ жижигэрж эхэлнэ. Pro загварын энэ жилийн хамгийн гол онцлог зүйлсүүдийнх нь нэг нь vapor chamber буюу хөшин хөргөлтийн систем орж ирж байгаа. Энэ хөргөлтийн системийн тусламжтайгаар маш илүү өрөөгөөчтэй ашиглах боломжтой болж байгаа. Харин энэ хөргөлтийн систем нь Air загвар дээр байхгүй. Тэгэхээр Air загвар дээр байхгүй гэдэг маань шин чип, хүчирхэг чиптэй ер нь бол одоогийн стандарт ухаалаг утаснуудаас илүү жижиг батарейтай гэдэг нь ашиглаж байгаа үед маш их халах магадлалтай. Ер нь бол айгүй халдаг нэмэх утас байх магадлал айгүй өндөр болчихж байгаа. Тэгэхээр Apple-ийн хувьд өөрсдийнхөө iPhone-ы цувралдаа шинэ бүл нэмж шинэ утас гаргаж ирлээ. Гэхдээ маш олон сонирхолтой зүйлсүүд асуултууд байх юм тий. Өмнө минийг турсан, дараа нь пластик турсан, одоо ирлээ орж ийн яг аль нь тогтож үлдэх нө гэдгийг харах гэдэг шиг. Энэ жил плас байхгүй. Тийм плас байхгүй. Энгийн iPhone дээр. Тий, арай энгийн стандарт загвараас арай илүү том дэлгэцтэй байсан плас загварыг энэ жил бол аджилаа тий. Халаа хичлээ. Тэгээд iPhone Air гарч ирж байна. Тэгээд Air-ийн хувьд бол яг нь плас дээр болохоор үзүүлэлтийн хувьд яг стандарт загвартай адилхан. Тийм зүгээр дэлгэцэн л том биш. Тэгээд Air-ийн хувьд бол илүү хүчрхэг үзүүлэлттэй мөртлөө илүү өндөр үнэтэй. Тийм $999. Пласаас ахаад $100 үнэтэй буюу $999. Тэнгууд л чи батарейгийн давхар авч ашиглалаа гэж бодонгууд $1100 болчихж байгаа байхгүй юу? Тэнгууд Pro-тай адилхан үнэтэй болчихж байгаа. Тэнгууд л хүмүүсийн хувьд яг ийм дундын загваруудыг сонгох уу гэдэг нь айгүй хэрэгсэлтэй. Тэгэхээр Apple-ийн хувьд шинэ бүтээгдэхүүн гаргаж ирж байгаа ч гэсэн маркетингийн хувьд бас энийг яаж сурталчлах вэ гэдэг нь бас айгүй сонирхолтой. Ямар зах зээл рүү гаргаж ирэх. Гэхдээ өөр нэг юм сонголт байна. Энэ нь болохоор Apple-ийн буюу бусад ухаалаг утас үйлдвэрлэж байгаа компаниудын алсын хараатай холбоотой. Ухаалаг утас ер нь төхөөрөмж цаашаага ийм илүү нэмхэн байдал руу ер нь шилжиж магадгүй юм байна. Бид нар Samsung дээр харсан Samsung энэ хавраас эхлүүлээд өөрсдийнхөө Samsung S25 Edge буюу хамгийн нэмгэн утсаа зарж эхэлсэн байгаа. Гэхдээ борлуулалтын дүнгийн талаар бас нэг төдийлөн сайн мэдээлэл бол одоогийн байдлаар байхгүй байна. Apple-ийн хувьд ч гэсэн шинэ утас ингэж туршиж гаргаж ирлээ. Гэхдээ энэ дээр болонгод маш олон шинэ төрлийн чаленжууд гарч ирнэ. Чи батарейг яаж ингэж нэмгэн оруулж ирэх вэ? Чи энэ дээр яаж өөрсдийнхөө бусад төхөөрөмжнүүдийнхаа системүүдийг яаж давхар оруулах вэ? Бордоо яаж оруулах вэ? Чипээ яаж оруулж ирэх үү гэдэг ч юм уу те. Тэгэхээр ер нь ухаалаг утас үйлдвэрлэгчид нэмгэн мөртлөө ийм хүчирхэг үзүүлэлттэй утас руу шилжиж байгаа юм болоо гэдэг нэг ийм таамаг байна. Чи энэ дээр юу гэж бодож байна? 6-7 жилийн өмнө анх хэвхтэй утаснд гарч ирсэн бол одоо бүр амар болсон шүү дээ тэр технологи нь. Тэнгүүт нэг 2-3 жилийн дараа яг энэ нэмгэн утаснууд бас тийм төвшөнд очих бас боломжтой л. Окей. Тэгээд утаснуудын хувьд иймэрхүү байла. Тэгээд iPhone 17 болон Pro хувилбаруудын хувьд ямар нэгэн үнийн өөрчлөлт байхгүй. Өмнөхдөг адилхан iPhone 17-гийн base хувилбар буюу яг default загварууд нь $799. За Pro хувилбаруудынх нь болохоор $1099-оос эхлэн зарагдана. Тэгээд тарифоос болоод үнэ нэмэгдэнэ гэсэн юм шуум яваад шүү дээ. Тий яг нь нэмэгдэнэ гэдэг шуум яваадсан. Тэгээд тарифын хувьд өмнө нь ярьжсантай адилхан намжцсан байгаа. Тэгээд хятад Америк хоёр өөрсдөө худалдааны хилцэлд бас хүрч чадсанаар бас ингэж нэмэхгүй байх шаардлагыг бол гаргаж байгаа шиг байна. Тэгээд
бусад танилцуулсан зүйлсүүд рүү орохоос өмнө бас нэг зүйлийг бас хэлмээр санагдлаа. Тэр нь юу вэ гэхээр бүх зүйлүүд лик буюу тий мэдэгдсэн байсан. Ер нь бол яг л тэр одоо нөө inside news гэж ярьдаг шиг тий одоо энэ гадаадын хэд одоо Macrumors ч юм уу эсвэл Verge ч юм уу эсвэл Wall Street Journal ч юм уу тий энэ идеийн олсон мэдээллүүдэд ерөөсөө бараг зөрсөнгөө. Тэгээ яг энэ мэдээллүүдийн дагуу явлаа. Нэг талаасаа бас би бас тэгэж бодлоо. Нэг талаасаа энэ технологийн сэтгүүлч нар айгүйх сайн ажиллаж байгаа. Нөгөө талаасаа Apple-ийн бас өөрсдийнх нь даалт маркетинг бас байж магадгүй. Ер нь бол сүүлийн 3-4 жилийнх бол дандаа л яг таарлаа тий. Ерөөсөө бараг зөрсөнгөө Vision Pro дээр ч гэсэн ер нь бас зөрөөгүй шүү тий. Vision Pro-гийн дэр нэг шууд нэвт харагддаг хэсгийг нь л бараг тааж чадаагүй байх. Тэгээ тэрнээс бусад хэсэг нь бол ерөөхдөө адилхан байсан. Тэгэхээр бүх мэдээлэл, бүх зүйл ер нь гинтийн байхаа болж эхэлж байна. Apple ч баг Google шиг болоод байгаа юм шиг өөрсдөө лик хийдэг. Тэгээ өөрсдөө бараг лик хийдэг байж магадгүй. Тэгээд иймэрхүү юмнууд болоод өнгөрлөө. За бусад зүйлсийн талаар ярилццгаая. Тэгээд би бол хамгийн эхлээд чихвчийн ярмаар байна. Гайхамшигт. Яагаад өмнө хинч бодож олоогүй юм. AirPods Pro 3 жилийн дараа 3 жилийн дараа шинжлэгдлээ. За өөрийн хувьд бол шинэ болсон. ANC буюу noise cancellation-ийн хувьд бол бараг AirPods Max-тэй адилхан түвшинд утсан гэж хэлээ. Тэгээд нэг хамгийн том өөрчлөлт нь болохоор зүрхний хэмнэл хэмжигчтэй болсон. Энэний тусламжтайгаар дасгал хийхдээ тэрийгэ трак хийх боломжтой болсон байна. Цаг зүг шаардлагагүйгээр чихвч эрүүл мэндийн систем рүү орж эхэлсэн. Энэ аюулгүй сонирхолтой. Тэгээд өмнө нь Samsung дээрч байгаагүй, Google дээрч байгаагүй. Тийм. Юун дээр ч байгаагүй юм. Тийм. Юунгал анхны тэртээ дэргүү чихвчийг бид нар өдөр тутамдаа маш олон цаг зүүж ашиглаж байгаа. Бараг бидний өдөр тутамдаа хамгийн их ойр байгаа төхөөрөмж өөрөө чихвч болоод байна. Тийм. Бараг биений нэг хэсэг болж байгаа шүү. Тийм. Утаснаас илүүтэйгээр цагнаас илүүтэйгээр. Тэгэхэд хамгийн наривчлалтай бидний биеийн системийг хэмжиж чадах тэн дээр ингээд сенсор сорилуулсан байхад буюу мэдрэгч байхад хэмжиж чадах зүйл нь өөрөө чихвч болж таарлаа. Тэгээ noise cancellation-ийн хувьд бол би бас маш сайн туршиж үзмээр байна. Тэгээ өдөр тутамдаа ингээд ажиллаа хийж байхад бол noise cancellation зүгээд ажиллаа хийх нь бол баг дуу сонсгоос илүү үр дүнтэй байдаг. Тэгэхээр 2 дахин сайжирсан. Тэгээ өөрсдийнх нь хэлж байгаагаар дэлхийн хамгийн шилдэг ANC буюу дуу тусгаарлах технологи боллоо гэдгийг хэлсэн ба. Тэгээ үүний хувьд бол $250. Тэгээд өөр нэг зүйл болохоор мэдээж шууд орчуулга орж ирлээ. Live translation. Тэгээд live translation бол одоо Google, Samsung-ийн утаснууд дээр ороод ирчихсэн байсан. Шууд орчуулган дээр мэдээж Apple Intelligence-ийг ойлгож чадж байгаа хамгийн сайн хэлүүд дээр байна. Тэгэхээр хідэн хэл гэдгийг нь одоогийн байдлаар хэлээгүй, зарлаагүй. Тэгээд шууд AirPods Pro 3 дээр орж ирэх үү? Шууд бас өнгөрсөн жилийн шиг юм болох үү гэдэг айдас байна. Энэ химэл оюуных дээр. Тэгээд энэ жил өнгөрсөн жилийн Apple-тай харьцуулахад бас AI-ийн талаар нэг төдийл ярьсан. Гэхдээ хоёулаа тэрийг төгсгөлд нь. Тэгээд одоо жишээ нь нэг ийм сонирхолтой зүйл байгаа. Чи AirPods Pro 3-тай. Тэнгуүлээ би чихвчгүй байлаа гэж бодонгууд чи надаа ингээ юм яриад миний ярьсан зүйл чам шууд орчуулагдаад чиний ярьсан зүйл над руу орчуулагдахын тулд ингээд iPhone-ы дэлгэцэн дээр ингээд дараад ирчихдэг. Тэр бас айгүй зөв шийдвэр те. Тэгээд яг нөө орчуулж байгаа хоолой нь яг нөгөө хүнийх нь хоолойгоор сонсогдно. Тэр бас нэлээд сонирхолтой. Яаж хийсэн юм. Гэтэ яг сонсогдгоо гэдэг. Бас эргэлзээтэй. Тийм Vision Pro-гийн персона шиг болох үү. Бас л тэгээд гэтэ мэдээж ер нь бол хилний бариар гэдэг зүйл ерөнхийдөө химэл оюуны тусламжтайгаар байхгүй болж эхэлж байна. Бид нар гадаадад явж байсан ч гэсэн магадгүй 5 жилийн дараа одоо дөнгөж эхлэл магадгүй 5 жилийн дараа бид нар чихвчтэй л явж байхад ер нь Apple ч өнө Samsung ч өнө хоорондоо ер нь интеграц хийж эхлэх байх яваанда. Тэгээд маш гайхалтай ирээдүй бидрийг огтж байна. Тэр нь юу ч танилцуулсан Apple бүх анхаарлыг өөр дээр авч байгаа юм тийм. Энийгт яг энийг жилийн өмнө Samsung чихвчин дээр танилцуулсан байхгүй. Тэр чи яг одоо хамаг анхаарлаа Apple бас гайхамшигт маркетингийн ухаан гэж тийм. За тэгээд дараагийн зүйлсүүд мэдээж Apple Watch байлаа. Ер нь шинжил баг байхгүй те. Дэлгэцэн жоохон том болсон гэсэн. Арай тод болсон гэсэн. Цэнгэн арай цэник барилт нь арай
урт болсон гэсэн. Бусдаар бол нэг ялгаа байхгүй. Ультра 3 дээр болонгот л өнгөрсөн жил уг нь үнжсэн шүү дээ. Шинэ нэг танилцуулаагүй тий. Зүгээр USB-C-т боллоо. Тий, өнгөрсөн жил зүгээр ингээд шинэ өнгө танилцуулаад Тийм шинэ орлолттой болоод тэгээд өөр юм танилцуулаагүй. Тэгсэн чинь энэ жилийн хувьд шинэ хувилбар, шинэ загвар гэсэн мөртлөө бас төдийл нэг юм байсангүй. тий Бас гайхлаа. шинэ осруутай болсон. Тэгэл өөр юм байхгүй. Дэлгэцэн нэг жоохон үйл ялэг томлсон юм шиг л. За Apple-ийн танилцуулсан зүйлс ерөнхийдөө иймэрхүү байлаа. Гэхдээ энэ жилийн хувьд өмнөхтэйгөө харьцуулахад бас хэмэл оюуны талаар төдийлөн ярьсангүй. Google, Samsung хоёр бол баг бүх танилцуулж байгаа бүтээгдэхүүнүүд дээр хэмэл оюуныг дурдж ярьж байгаа. Гэхдээ энэ жил бол ер нь чихвчин дээр түлхүү ярьлаа. Яагаад вэ гэхээр энэ нь өнгөрсөн жил Apple өөрсдөө iPhone гэдэг iPhone 16-ыг танилцуулаад бүтлгүүцсэнтэй холбоотой. Тэгээд дараа жилийн хэмэл оюуныхын шинжилэлт бол 26 онд орж ирнэ. Тэгэхээр 26 оны iPhone буюу iPhone 18 дээр нэлээд том өөрчлөлт орж гарч ирж магадгүй гэдэг хүлээлттэй байгаа. Siri жинхнээс ухаал болох ба дараа жилээс. Siri жинхнээс ухаалаг болж магадгүй мөн эффекттэй дэлгэцтэй iPhone эрхчил гарах маш өндөр хүлээлттэй байгаа. Тэгэхээр тэр бас хэрхэн яаж гарч ирэх вэ гэдэг айгүй их өндөр хүлээлт байна. Тэгээд лигүүд гарч ирвэл бид нар хаалцхолноо. Тэгээд Apple нэг иймэрхүү байла. За машины хувьд энэ сарын 9-өөс 14-ний хооронд Германы Мюнхен хотод бараг Европт бол хамгийн том авчаануудын нэг буюу IAA Mobility 2025 болж өнгөрлөө. Тэгээд маш олон компаниуд шинэ загваруудад танилцуулсан. Ихэнх нь цахилгаан машин байсан. BMW iX3 танилцуулсан. Lexus IS бас шинэ шинжлэгдсэн загвараа танилцуулсан. Porsche-гийн 911-ийн турбогийн бас шинжлэгдсэн загвар нь бол танилцуулагдсан. Онцолж ярих нэг загвар нь Mercedes-Benz GLC EV гэдэг загвар ба GLC SUV-гийн шинэ үе гэсэн үг. Гэхдээ дотоод шаталт хөдөлгөөр байхгүй дан цахилгаан, бүрэн цахилгаан машин болж байгаа юм бэлээ. Тэгээд үзүүлэлтүүдийн хувьд бол нэг сүртэй тийм гайхаад ахаар юм бол байхгүй. Нэг цэнгэлэлтээр хамгийн ихтэй 600 км орчим зам туулна гэсэн баг. Бусдаар бол нэг тийм вау гэхэр бол юм байхгүй л. Тэгээд хамгийн гол зүйл нь одоо дэлгэцнээр гарах бах салоны дэлгэцэн 39 инчийн үргэлжилсэн маш том дэлгэцтэй. Хамгийн өндөр опшн дээр гэсэн үг. Бусад доод түвшний опшнууд дээр болохоор 14 инч 2 дэлгэц. Тэгээд 7-9 инч бас нэг дэлгэцтэй, 3 дэлгэцтэй байх юм ялээ. Тий, ер нь машинууд ийм дан дэлгэц рүү шилжээд тах шиг энэ салон. Харин тий. Ямар ч товч авахгүй юм. Ингээд дардаг товч авахгүй дан дэлгэц бол машинууд илүү олон дэлгэцтэй, илүү том дэлгэцтэй, за мөн илүү ухаалаг болж эхэлж байна тий. Илүү олон технологийн одоо бид нар өмнө нь зөвхөн ийм утас болон компьютер дээр ийм функцүүд, технологийн ийм гой ийм сонирхолтой юмнуудыг хардаг байсан бол энийгдсэн машин дээр ингэж харж эхэлж байгаа тий. Химэл оюун ч гэсэн ороод ирж байна. Бас тий, одоо нэг бензин систем дээр байгаа ш тий. Шууд BX дээр тий. Шууд ингээд химэл оюунтайгаа яриа явчихдаг машин дотор тий. Mercedes гингүүд шууд химэл оюун гарч ирээл. Одоо ерөөсөө температур буулгах ч юм уу эсвэл цонх эднэр онгойлгоход ерөөсөө товч дарах шаардлагагүй болгодог ш. Дан химэл оюун тусламжтайгаар. Яа. Тэгээд нэг сонирхолтой юм Microsoft Teams юм байлээ. Яг энэ систем нь. Тэнгүүд машин барьж байхдаа уулзалтанд орох ч юм уу тиймэрхүү боломжууд гарч ирэх юм бол бас нэлээд сонирхолтой санагдсан тэр. Би өнгөрсөн жил Xiaomi-гийн ерөнхийлөгчийн яриаг сонсож байхдаа нэг ярьжсэнийг санаж байна тий. Xiaomi бол ер нь маш хятадын Apple гэдэг очтой Xiaomi. Тэгээд Xiaomi-гийн хувьд болохоор электрон бараанууд үйлдвэрлэдэг. За мөн ухаалаг утастай. Тэгээ Apple-аас нэг давуу талтай нь Machete SU7 та. Тэгээд тэдний хувьд экосистемийг юу гэж харж байгаа вэ гэхээр гэр, машин, ухаалаг төхөөрөмж гэж харж байгаа. Тэгээд энэ экосистем дээр бүгдэн дээр нь өөрсдийнхөө зүйлсүүдийг гаргаж ирээд тэгээд нэг систем дээр бацаад ингэж оруулж ирж байгаа. Ер нь бол цаашаага бараг тэгэж явах болов гэдэг тийм юм байна. Тэгэхээр магадгүй бараг бид нар 1-2 жилийн дараа энэ автомашины үйлдвэрлэгчид болон яг энэ одоо CarPlay дээр баа шүү дээ тий.
Google-ийн ч бас тийм адилхан систем байгаа тийм. Android Auto. Тий. Тэнгуут л эдэр дээр бас айгүй том юм интеграцууд ч юм уу тий. Би нөгөө нэг сүүлд бас Apple-ийн юу бүтлгүүцсний дараа уншиж байхад ер нь Apple-ийн сонголт нь ийм одоо ийм системийг нь үйлдвэрлэлийн системийг нь хийх CarPlay дээрээ илүү төвлөрөх. За CarPlay-ийн хувьд 2030 онд санагдаад юм бараг 40 тэрбум долларын бизнес болж магадгүй гэдэг нэг тийм зүйлсүүд гараад ирж илээ. Тэгэхээр автомашин илүү технологи руу Тийм. хорсож байна. Технологийн нэг тийм гаджет болох гэдэг байгаа юм чинь машин гэхээс илүүтэй. Сонирхолтой. Тэгээд төгсгөлт нь химэл оюунд юу болоод байгаа талаар ярихгүй болохгүй мэдээж. Тэгээд OpenAI компани 300 тэрбум долларын гэрээ хилцэл байгуулсан байна заяа. 300 тэрбум доллар. OpenAI өөрөөсөө 500 тэрбум долларын үнэлгээтэй. Тэгээд 5 жилийн юм дэд бүтцийн гэрээ байгуулсан байна. Тэгээд тэр нь юу вэ гэхээр Oracle та. Дэд бүтц гэдэг нь мэдээж өөрсдөө химэл оюуны системүүдийг ажилуулах дэд бүтцийг ажилуулах team системийг team хилцлийг Oracle-тай байгуулсан. Тэгээд одоо ингэснээр ChatGPT Microsoft-ийн азууртай. Google-ийн Google Cloud-тай. За тэгээд Oracle-ийн дэд бүтцээ системтэй боллоо. Эдгээр бүр ингээд дэд бүтцээ нэмэлээ. За үүнээс гадна нөгөө нэг Stargate гэдэг төсөл байна тий. Stargate дээр 500 тэрбум долларын өртөгтэй химэл оюуны дэд бүтэц болон дата төвүүд тэнд ингээ баригдаж байгаа. Одоо LED-ийн барилгын ажлууд нь эхэлсэн байл. Ийм амар гайхалтайгаар өөрсдөө дэд бүтцийг бэлдэж эхэлж байна. За үүнтэй холбоотойгоор саяхан Bloomberg-ийн нөгөө нэг индексүүд байдаг. Дэлхийн хамгийн чинэлэг эрхмүүдийг ингэж хэмжиж байдаг. Тэрэн дээр нэг ийм сонирхолтой үйл явдал боллоо. За мэдээж одоогийн байдлаар дэлхийн хамгийн баян хүн Elon Musk. Бид бүгдээрээ мэдчихэж байгаа. Гэхдээ сая нэг хэсэг хугацаанд дэлхийн хамгийн баян хүнээр Larry Ellison хэсэг хугацаанд байжгаад тэгээ буцаагаад Elon Musk боллоо. За энэ нь Larry Ellison гэж юу хэн бэ гэдэг талаар товч ярилцсан. За Oracle компани хамтран үүсгэн байгуулагч. Тэгээ Oracle гэдэг нь болохоор ерөнхийдөө хамгийн анх юм софтверийн консалтинг үйлчилгээ үзүүлдэг тийм компани байсан байна. Тэгээ нөхөр өөрөө одоо 81 настай. Тэгээд энэ тентхийн одоо энэ 500 тэрбум долларын Stargate төслийг нь гол дэд бүтцийн ажлыг нь хийж байгаа компани бас өөрийнх нь Oracle компани. Тэгээд Майамид байдаг нэг юм арлууд байд юм байна. Тэгээд тэрний бараг 6 дахь том арлыг нь эзэмшдэг. 94 байна. Lana гэдэг нэртэй тийм байна. Тэг ингээд Larry Ellison хүмүүс юу гэж хардаг вэ гэхээр нэг тийм хүүтэн хүндий. Одоо жишээ нь зарим уран зөгнөл кинонууд дээр юм технологийн маш том захирал гарч ирэл нэг юм хүүтэн хүндий дэлхийг тэр чигээр нь бацсан. Тийм хүнээр ерөнхийдөө төсөөлж ингэж хардаг. Тэгээд айгүй сонирхолтой зүйлсүүдийн нэг нь болохоор Steve Jobs-ийн маш сайн найзуудын нэг нь. Тэгээд Jobs өөрөө ингээд хинтээ Larry Ellison-тэй ингээд юмнуудаа маш ингэж хуваалцаж ярьдаг байсан. Түүнээс гадна би өнөөдөр нэг бичлэгийг Instagram дээр үзэж хагаад тэгээд тэрийг нь Wikipedia дээрээс орж факт чек хийлээ. Айгүй сонирхолтой түүхтэй юм байна. $1200 эхлээ компани байгуулжсэн. Тэгээ одоо Oracle компани 860 тэрбум долларын үнэлгээтэй. Гэхдээ чи яг ингээд бид юуных нь мэдээлэл бас харсангүй. Хичнээн хувийн ширээ эзэмшиж байгаа гэдэг. 800 тэрбум долларын үнэлгээтэй компаниг үүсгэн байгуулагч юм мөртлөө одоо дэлхийн хамгийн баян 390 орчим тэрбум доллар дээр өөрийнх нь яригдчихэв гэдэг нь ихэнх хувь мэдээж эзэмшиж ах шиг байна. Нөгөө талаасаа одоо энэ Nvidia, Apple, Microsoft эдгэр шиг бүр ингэж тесрээгүй. Тийм байна. Тесрээгүй. Одоо тэнгуутлаа дата төвийнхөө дэд бүтцийнхаа ихэнх хувийг нь Америкта бадсаж байгаа тийм компани. Гэхдээ хувьцааны хувьд бол мэдээж сүүлийн жилүүдэд өссөн л байлаа л да. Тэгээд би Larry Ellison-ны талаар ер нь илүү дэлгэрэнгүй тийм контент хийж гаргах болно. Тэгэхээр та бүгд хүлээж агараа. Тэгээд ер нь бол маш гайхалтай юм түүхүүд байдаг. Технологийн салбарын хувьд урам зориг авахаар тий. Гэхдээ бид нар нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Манай Монголд ч гэсэн юм гайхалтай түүхтэй бизнесүүд байгаа. Гэхдээ тэнд маш том зах зээлээс гадна маш сайн хөрөнгө оруулалтын систем байгаа. VC-нүүд тий. Тэн дээрээс VC-нүүд нэг VC-гээс яаж нөгөө VC дараагийн төвчний VC рүү очих уу тий. Angel Investors яаж ингэж дараагийн төвчнийхөө юмнуудыг очих уу надад. Тэнд ингээд санхүүгийн систем өгсөрсөн байгаа учраас тэнд ингэж
шууд хөрөнгө оруулалт босгоод тэгээд нэг шууд бүтээгдэхүүнээс unicorn ингээд болол тэ. энэ тэрийг болох арай өөр байдаг. Тэгээд Монголдо шууд харьцуулж ярих бол ер нь жоохон боломжгүй бөгөөд тохиромжгүй гэдгийг хэлээ. Тэгээд Larry Ellison гэдэг нэг юм гайхалтай. Гэтэ би нэг сони юм л. Oracle-ыг мэддэг байхдаа би яг VR компани мэнэ гэж боддог гэсэн шүү дээ. Ягаад ч юм сонирхолтой. Нэрийн Oracle гэдэг ингээд бодохоор нэг тийм VR хичээний хөрөмж гаргадаг юм шиг тийм. Тэгэхээр яагаад тэгж боддог гэсэн юм бэ? Надад нэг тийм юу шиг те ор яа шиг те бичээрчний компани ч юм надаас ерөөсөө өмнө нь бас тэгж нэг санагддаг байсан. Тэгээд нөхөр бол одоо Трампын бас ойр дотны хүмүүсийн нэг тийм Трампын ойр дотны хүмүүсийн нэг тэгээд Трампын бас энэ бүр их хугацаанд бас нэлээд гайвуу өөрийнхөө юмнуудыг зузаатах болов гэдэг нэг юм хэд хэдэн нийтлүүд би бас уншлаа. Тэгээд үүнээс гадна мэдээж Elon Musk Trump хоёр модалцсан байна. Тэгээ энэ бас экстерн нэг хэрэглээ. Larry Ellison бас маш том өөрийнхөө хүчийг зузаатгах. За түүнээсээ гадна хөрөнгөөр нэмэх ч гэсэн маш том боломж иж магадгүй. Тэгээ 81 настай. Тийм хүн байна. За ингээд энэ 7 хоногийн битэрийн ярилцах зүйлс өндөрлж байна. 9 сар эхэллээ. Тэгээ 9 сар 10 сар бол технологийн компаниудын хувьд бол өөрсдийнхөө гаджетуудыг зарладаг буюу төхөөрөмжүүдийг танилцуулдаг тийм улирал байгаа. Тэгэхээр эх 7 хоногоос эхлээд ер нь жижиг компаниуд янз янзын тийм төхөөрөмжүүдийг танилцуулах болно. Тэгээ бид тээр тухай бүрднээс ямар үзүүлэлт ямар төхөөрөмжүүд гарах вэ гэдэг мэдээллүүдийг өгөх болно. Тэгээ бидэнтэй хамт байгаараа анхаарал хандуулсанд баярлалаа.